Өдрийн мэнд төрөг үзэгчдээ амралтынхаа өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлж гинөө. За эх орон телевизээс бэлтгэн хүргэдэг амралтын өдрийн хөтөлбөрийн Бэм гарагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр цом орог дээр яг одоо Алтай таван богд руу авих гэж байна. Алтай таван богд чинь Монголд хамгийн өндөр одоо өргөн ноён өргөн шүү дээ. Тэгээд яг одоо бид бүхэн манай орон телевизэд Алтай таван богд руу авирахад бэлэн болсон байна. За 4 сарын 1 үзэгчтэй. За өнөөдрөөс 4 сарын 1 буюу Инээдмийн баярын өдөр байгаа шүү дээ. Тийм бүгдэнд нь сайхан Инээдмийн баярын өдрийн мэнд хүргэе. Тэгээд энэ өдөр бол мэдээж яг нэгээ ёстой нэг хуурдаг, тэгэл хашраадаг тийм. Тэгээд зарим хүмүүс нь үнэхээр итгэмтгий хүмүүс энэ өдөр маш хохирдсон юм шиг миний хувьд санагддаг. Яг их итгэмтгий хүмүүс нь хохирол амсдаг өдөр шүү дээ. Ингээд хөтөлбөрийнхаа эхэнд дэлхийн одоо Инээдмийн баярын түүх ер нь дэлхий дээр яаж Инээдмийн баяр үүссэн юм бэ? Яагаад 4 сарын 1-ийг Инээдмийн баярын өдрийг тэмдэглэж ирсэн? Энэ талаас мэдээлэл авсан байна. Тэгэхээр өнөөдрөөс 4-р сарын 1-ний холбогдуулан бид бүхэн бас Инээдмийн баярын талаарх мэдээлэл болоод за мөн өнөөдрөөс агаарт гарч ууланд цам айтараас авирч тэгээ ууланд гарч өнөөдрийнхөө дугаарыг та бүхэндээ бэлтгэн өргөж байгаа учраас ууланд авирах одоо хүний эрүүл мэндэд бас ямар байдгийг тий ер нь агаарт гарах нь хүний биед ямар ач тустай байдгийг гэсэн сайхан зөвлөгөө мэдээллүүдийг өнөөдрийнхөө хөтөлбөрөөр үзэгч та бүхэндээ хүрэхээр бэлдсэн байгаа. За ингээд үзэгч та бүхэн 4 сарын 1 буюу Инээдмийн баярыг хэрхэн яагаад тэмдэглэх болсон тухай мэдээлэлтэй танилцсан уу? Өнөөдөр элгэн хүчтэй инээх Инээдмийн баярын өдөр. 4-р сарын 1 буюу Инээдмийн баярыг зарим оронд тэнэгүүдийн өдөрч гэдэг. Энэ өдөр хүмүүс бие биенээ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалтай. Инээдмийн баярын өдрийн маш олон түүх байдаг. Тухайлбал Францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой гэдэг. 16-р зууны 2-р хагаст хүртэл 4-р сарын 1-ний өдөр шинжлэх өгдөг байжээ. Францын хаан шинэ оныг 1-р сарын 1-нд тэмдэглэх зорилго гаргасан байна. Гэвч зарим нь энэ шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж 4-р сарын 1-нд шинэ оноо өгдөж, уламжлал ёсоор бие биендээ загас явуулдаг байв. Тиймээс эдгээр хүмүүсийг шоглон тэнэгүүдийн өдөр хэмээн нэрлэжээ. Францчууд энэ өдрийг 4-р сарын загасч гэдэг. Ер нь Европын ихэнх орнуудад тэнэгүүдийн өдөр гэдэг. Харин Америк болон Их Британд 18-р зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байна. 1860 оны энэ өдөр Лондон хотод хэвлэгдэн гардаг нэг сонин хүмүүсийг хэрхэн хуурсан тухай өнөөдрийг хүртэл дурсан ярьдаг. Жил бүрийн 4-р сарын 1-ний өдрийн 11 цагт Тааварт болдог цагаан арслан угаах ёслол ноёд хатагтай нарыг оролцохыг урьж байна гэсэн зар гаргажээ. Түүний дагуу 11 цагт Тааварт бөөн хүн цугларсан байна. Эртнэр Ромд энэ өдөр Инээдмийн бурхныг залж байсан төвхтэй гэдэг. Харин германчууд энэ өдрийг хамгийн азгүй өдөр гэдэг. Гэсэн хэдий ч бие биенээ хуурдаг байна. Залуу хүн зоригтой, зоригтой, зарчимтай байх ёстой гэсэн нэг сайхан үгийг энд бас афоризмыг бас бичсэн байж тээ тий. Мэдээж ууланд авирж гинэ гэдэг чинь ер нь бол бас тодорхой хэмжээний зорилго үүсдэг тий. Хүмүүс бас заавал мөнгө төгрөг өрөхгүй бас спортоор хичээллийг ивэл бас ууланд авирах юм бол их гоё амьсгаа задлаа. Хүчил төрөгчөө өөрөөсөө ингэж гоё бүр ингэ мэдэрч штэ ямар гоё яна гадаа. Тэгэхээр агаар гайхамшигтай сайхан байна тий. Оймод энэ агаар ерөнхий хастагтай агаар чинь хүний бие одоо хүн ер нь ойд ороод ирэхээр хүний нойр хурж эхэлдэг штэ. Нэг сайхан ингээл амраад ирдэг. Тэр бол агаар нь ямар гайхалтай байгааг л ер нь илэрхийлсэн. Ингээд хоёулаа дараагийн мэдээлэл өргөө тийм ээ. Эрүүл мэндийн чанар бол байгаа. За энэ удаагийн эрүүл мэндийн чанар болонгаараа үзэгч та бүхэнд яг өнөөдөр ууланд авирж байгаатай, ууланд гарч байгаатай холбогдуулаа. За ууланд авирахнаас хүний биед ямар ашиг тустай байдаг юм бэ гэсэн мэдээллийг хүргэх гэж байгаа тийм. Ялангуяа одоо Японы эрдэмтэд ер нь хүн өдөрт 100000 одоо 100000 удаа алхахад хүний биед ямар их ашиг тустай юм бэ гэдгийг бол тодорхойлоо гаргацсан байна лээ. Ер нь тэр нэг 5 орчим километр орчим гэж алхааг нь тооцсон байлээ. Тэгээд ер нь алхах өдөртмийн одоо энэ хөдөлгөөн бол хүний биед маш их одоо ач тустай гэдгийг бол тодорхойлцсон. Энэ л мэдээлэл. За ингээд бүгдээрээ хамтдаа эрүүл мэндийн чагнуур болонгаа хуйлааж үзцгээе. Өнөөгийн бидний завгүй технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа амьдралын хэв маяг эрүүл мэндэд ихэд сөргөөр нөлөөлдөг. Хөдөлгөөний хомсдоос таргалтаас эхлээд олон өвчнөд өртөх магадлал өндөрсдөг. Таргалтын улмаас артерийн даралт ихсэлт, тархин цус харвалт, зүрхний шигдээс зэрэг зүрх судасны өвчин, чихрийн шижин, хэв маяг, хорт хавдар, үе мөчний өвчнөөр
өвчлөх эрсдэл нэмэгддэг. Эдгээр өвчтний эмчилгээний зардал өндөр байдаг. Төдийгүй өвчтний дараа хөтөлбөрийн чадвар алдагдах магадлалч мөн өндөр байдаг. Тийм учраас таргалт нь хамгийн их хорт бошигтой өвчин тооцогддог. Тэгвэл хүмүүр эрүүл байхын тулд 7 хоногт 5-аас доошгүй өдөр 30 минут ба түүнээс дээш хугацаагаар дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10,000 алхам алхах хэрэгтэй юм. Мөн 7 хоногт 3 ба түүнээс доошгүй өдөр доод талд нь 30 минут хүртэл нэлээд эрчимтэй хөдөлгөөн хийх юм чухал байна. 10,000 алхам нь дунджаар 5 орчим километр юм. Ойролцоогоор 10,000 алхам хийхэд хүний бие 300 килокалори буюу эч хүчийг ялгаруулдаг байна. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөрт авах энергитэй тэнцдэг гэнэ. Японы судлаач доктор Юширо Ханато хүн өдөрт дунджаар 10,000 алхам алхах нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой тогтоожээ. Эх орон телевизийн амралтын өдрийн хөтөлбөр үзэгч та бүхэндээ өргөлжлөн хүрч байна. За тэгэхээр өнөөдөр цаг агаар маш их гоё тогтун. За нар шарсан. Гэхдээ өнөөдөр бас хавар болоод нэмэх градусд орсон байгаа хэдий ч ууландаа бол цастай байна. Та бүхэн харж байгаа. Би яг одоо ийм одоо энэ мөсцөн гол дээр зогсож ингээд мөстэй. Тэгээд маш их халтаргаатай байдаг юм байна. Сая бас үзэгч та бүхэндээ чагнуур булангаараа ууланд авирахын ач тусыг хүргэсэн бол харин одоо үргэлжлүүлэн за ууланд авирахдаа бас яаж алхах ёстой вэ гэсэн бас тийм дөрөвнүүд байдаг юм байна. За тэгэхээр цомо тэнд очсон очиж зогссон байна. Нэгэн анхааруулга багш байна. Хэдүүлээ цомо дээр очие. Нэлээд халтаргаатай байна. За энэ бол одоо анхааруулга самбар байна. Энэ бас их үзэгчдээс одоо ууланд алхахтаа бас анхаарах зүйлүүд байгаа юм байна тийм. Онцгой хөдлийн ерхий газраас мөн оргил хөд клубээс босгосон самбар юм байна. За анхааруулга таны татсан тамхины иш санамсаргүй зурсан ганц шүдэнц дотоо унтаасан илгаал ой модын төмөрдөх аюултай тул байгаль дэлхийгээ хайрцгаая гэсэн аюул гоё тийм уриалгатай ийм самбар босгосон байна тийм. Байгаль дэлхийгээ хайрцгаая үзэгчтэй. Өнөөдөр бас ингээд ууланд яг ингээд гарч яхад юу бэ штэ. Бас энэ тийм тамхины иш за архины иш тэгээд жоохон нөгөө тийм кармандайч. Тэгээд тийм бас хогнууд байна. Хүмүүсээс ууланд авирахтаа тодорхой хэмжээний хоол хүнс бэлдээд ирдэг штэ тий. Тэдгээр хоол хүнснийхээс одоо хог хаягдлыг заавал буцаад аваад яваад хогийн цэг дээр аваач хаяасаа гэж нэгэн уриалгыг үзэгчтэй гаргамаар байна. Ууланд авирч агаарт гарах үнэхээр сайхан байна. Та бүхэн гараарай. Гэхдээ хамгийн гол нь бас байгаль дэлхийгээ хайрлаж тий хогоо хаяхгүй одоо яг зөв зохистой ёс төрмийнхэн давуу гарах хэрэгтэй юм болоо гэсэн бодол энэ хормд төрж шүү. Цаамаа сая эндээс би ингээ алхаад ирж хахад айгүй их ингээд яг энэ хаваар маш их мөстэй цастай шүү дээ. Альтаргаатай байдаг юм байна. Тэгэхээр бас ууланд гарахдаа бас өмсөх тодорхой хэмжээний тийм яг зориултынханд хувцсыг өмсөх хэрэгтэй юм шиг тий. Одоо яг энд бол халтараад унаад одоо бэлтгэх тохиолдол гарах юм шиг байна. Тийм учраас аялалчдаа дандаа нөгөө гуцсандаа нөгөө халтардгүй ууланд алхахтаа халтардгүй байдаг шүү дээ. Уул хийж тийм байна тий. Тийм уул хийж. Тэгээд бас ингээд юу яах зориулттай төшөөд явах зориулттай бас яг таяг уулын таяг авах хэрэгтэй юм байна. За мэдээж ууландаа ингээд цастай ингээд яг юм нартай юм аа цоорхоо хэсэгт нь гарах юм бол нар их гялбдаг. Цасан дээр гялбаад нүд бас айгүй их ингээд гялбдаг юм байна шүү дээ. Тийм учраас зориултынхаа шилийн зүг ч юм уу гэд үзэгч та бүхэн бас ууланд гарахаар уулын спортыг сонирхож байгаа бол тодорхой хэмжээний тэр тий хэрэглээ бас сайн базаа. Тийм бэлтгэлээ базаах хэрэгтэй байдаг юм байна. Одоо харин та бүхэндээ алхахтаа ер нь анхаарах зүйлс байд юм байна. Хүмүүс ч одоо ингээд алхвал ямар ч хамаагүй ингээд алхчвал одоо болох юм байна гэж хүмүүс ойлгож магадгүй тий. Гэхдээ харин алхахтаа юуг анхаарах вэ? Тий яг үн техник байх хэрэгтэй байна алхахад. Одоо харин ер нь алхахад ямар техник байдгийг бүгдээр мэдж авчихлаа хөө. За ингээд дараах мэдээллийг үзэгч та бүхэн яг одоо хүлээн авч үзнэ. Тэгвэл алхах үед юуг анхаарах вэ? Алхах үед биеийн зөв байрлал, дасгал хөдөлгөөний үр ашиг, ачааллах чадварыг ихсэгдэг. Толгоогоо аль нэг тал руу хазаалгалгүй цээжэнцэх гэдсээ баг зэрэг татсан байна. Алхалтыг өсгөнөөс ихэж гიშгэн бүтэн улан дээрээ биеийн хүндинжинг тохируулан улимыгоор түлхэж дуусгана. Алхахтаа хөлдөө таарсан зөөлөн спортын зориултыг кет пүүз өмснө. Гараа зөөлөн хагас атгаж мөр сут хоогоо урагш хойш чөлөөтэй савжлах нь. Гарын хөдөлгөөн нь хөлийн хөдөлгөөний эсрэг тэнцвэрийг хадгалах алхалтын хурд хүчийг нэмэгдүүлнэ. Алхалтын үед зөв амьсгалах хэрэгтэй. Тухайлбал 1-2 алхалтанд амьсгаа аваад
3-аас 4 дахь алхамдаа амьсгаагаа гаргах нь тохиромжтой байдаг. Алхахаас өмнө ус ууж болно. Алхалтын дараа чихэрлэг болон эсэгдэн ундааг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй юм. Дунд зэргийн эрчимтэй алхах нь идэвхтэй хөдөлгөөний нэг хэлбэр бөгөөд хамгийн гол нь тогтмол хийснээр үр дүнгээ өгдөг. Эрүүл мэндэд аж тустай дасгал юм. Тиймээс та бүхэн өдөр бүр алхаж өөрийнхөө эрүүл мэндэд буцалтгүй хөрөнгө оруулалтыг хийгээрэй. Амралтын өдрийн мэнд хүргэе танд. Баярлалаа та нарт. Та нарт амралтын өдрийн мэнд хүргэе. За таны хувьд ууланд авираад ер нь хэдэн жил болж байна? Ууланд би одоо алхаад 11 жил болж байна. Тий одоо би тэтгэврт гараад тэгээд тэрнээс хойш энэ байнга явж байна да. Ер нь хагас бүдэн сайд ер нь алгасахгүй. Их олон ч удаа ягарч одоо мэдээ хэдэн зуун удаа гарснаа мэдэхгүй. Одоо ийшээ бол ингээд Дунжин гарав ийшээ Баян зүрх тэгээ хойшоо Чингэлтэй сонг нь хайрах энэ ч гэнэ. Гэтэ хамгийн сайхан нь бол энд л их олон удаа гарсан би. Өвөл зөнгөө гардгийг. Ууланд авирахын ер нь ач тус ямар байдаг юм бэ? Хүний бид нэр ямар ач тустай юм бол? Цэвэр гаргах юм тий. Байлгүй яах вэ? Хамгийн сайхан юм чи одоо чинь эрүүл агаарт явж байна. Баярлалын сайхныг үзэж байна. Төрөл бүрийн одоо энэ чинь амтан байна. Тэгээд одоо хамгийн сайн юм чинь хөдөлгөөний дутагдлаас мундаг сэргийлж байгаа шүү дээ энэ чинь. Дотор бүх хэрэгтэн цэвэрлэгдэж байна. Дээр нь яг хөвгтэн зэрэг хөл гар өвдөхгүй, даралт ихсэхгүй. Ер нь хөдөлгөөний гайхамшиг бол хэлээд баршгүй. Энд явж байгаа хүн бүгд энийг мэдчихэж байгаа. Ууланд авирах чинь бас нэг юм техник байдаг юм байлээ шүү дээ. Зөв алхах гიშгэх тий. Бас тийм одоо ингэ аюулгүй байдлаа хангах хэрэгтэй байх. Хамгийн гол нь аюулгүй байдлаа хангана л да. Уул хатанд явж байгаад гинтэж осолд бол одоо хөдөлгөөний чадвараа алдна. Дээр нь одоо олон сараар эмнэлэг зэмлэгт хэвтэн хэцүү шүү дээ. Тэгсэн одоо мэдэхгүй чадахгүй юм одоо их байна л да. Гэхдээ би бол яг хүүхдэн зэрэг таягтай. Одоо миний энэ хөл тийсимийг хадаас ч гэдэг юм байлаа. Манайхан өөрснөө муурын хүмүүс гэж нэрлэдэг юм байна. Муурын хүмүүс гэж. Муурын хүмүүс сэргийсэн тий. Тэ халтаргаас одоо аливаа нэгэн халтаргаас болгоомжилсан унахгүй, гэмтэхгүй олон талын сайн талтай. Таяг бол одоо уруудах хамгийн нэг нойр урдаа барьж явдаг, унахгүй, гэмтэхгүй. Дээр нь одоо өөрөвчтэй явах хэрэгтэй. Өөрөвчөндөө янз бүрийн юмтай хийчихээ явж байгаа дараа арагшаагаас хавж унахад дангараад болдог. Тарих энэ төр гэмтэхгүй. Тэгээ сайн талтай. Надаа ууланд авирдаг усудаас анх ярьж өгч ирсэн. Би одоо тэрний юмар л явж байна. Тэгээд сайхан одоо пүүжтэй, дулаа улирлын байдал зохицсон хувцастай. Тэгээд одоо өөрөө нэгэнд ууланд алхаж байгаа юм чи бас жаахан халуун цай идэж явах юмтай. Тэгээд сайхан өрөвчөндөө гэж үрээ. Тэгээд одоо алхаад байхад бол ер нь болно. Тэгэл би бол залуучууд хэлдэг. Одоо нэгэн талд ууланд алхаж байгаа бол энэ сайн явж хайж болохгүй, гээж болохгүй. Тийм ээ. Нэг л зорьсон болохгүй тий. Залхуурж болохгүй. Зарим нь одоо бас хайждаг тал байдий. Дунд нь ирж байгаа л хайждаг хүмүүс байх юм уу? Алхаж байгаа л ховор л доо. Ховор. Заавал оргил дээр нь гарах. Тий, гараа гэснээр хүнд ч бас тэмүүлэл хүсэл мөрөөдөл байна. Тэндээ хөрөх ёстой байхгүй юу? Би бол ингээ хол алхдаг юм аа. Нэлээд цаашаа зүүн ширээ явна, баруун ширээ явна, тойроод ингээ явцдаг байхгүй юу? Тэгээ хагасын өдөр бол одоо энэ ч бараг 1500 хүн явж чинь. Бүтэн сайнд бол бараг 1000 хүн явж шít. Тий, намайг одоо 2006 дан хахиж явж байхад нэг 20-30 хүн явдаг байсан. Тийм үү. Тий, одоо бол ерөөсөө чинь гэр бүлээрээ, сургуулаараа, хамт олноороо эрүүл мэндийн хамгаалсан улсууд явж би баярлдаг л юм. Тий, хайж гээж болохгүй. Энийг бол ингэж зорьсон болоо. Тэгээд хамгийн гол хосол аюулгүй л алхах хэрэгтэй. Одоо бол халтрага ихтэй байна, шавар шавхаа ихтэй байна. Хад зууданд одоо бас унаж гимтэх осолтой. Тэр талаас нь сайн бодож л алхаал. Тэгэл одоо баг болно доо. Тий, тэгээд уулуудынхаа түүх одоо шаштрыг сайн мэдж явах хэрэгтэй. Богд бол одоо хэдэн амтай байлаа, ямар учиртай байлаа, цэцэнгэж юу вэ, түшэнгэж юу вэ, богд болоод Дүнжин гарван оюун орхил нь хэдвүлээ мэддэг юм ном сан унших хэрэгтэй. Хүмүүс ярьж өгдөг шүү дээ. Тэгээ хүмүүс бас ингэх бахтай ууландаа мэдээж авирж байгаа юм чинь уулынхаа нэрийг хэдэн километр байдгийг гэдгийг өөртөө асууж яг үнэ тийм шүү дээ. Тэглгүй яах вэ? Одоо хаанда дээшээ гарах одоо Дүнжин гарав одоо тэндээс цэцэгний оргил шууд харагдж байдаг 2258 м өндөрт байх жишээний цэцэг хүн одоо түшээ хүн хоёр гэдэг чи одоо цолнууд юм шүү дээ. Манжи ханаас өгсөн цол гэж би сонсч ирсэн. Энэ одоо ууланд чинь анх дугаар гэгээ өндөр гэгээ зан уцрын шүмшгэлсэн агуу байдгийг. Тий би бас тэрнийг очиж үзчихсэн бас түүхэн дурсгалтай тийм агуу энэ төр байдаг шүү дээ. Сайхан одоо ийшээгээ бол тэнгэр хад гэж байна. Цаашаа одоо шарлам агуу гэж байна. Олон сайхан одоо явж үзмээр газар их байдаг юм да. Тэгээд дан ганц газар явдаг нь бас тийм сайхан биш. Олон газрыг одоо өөрийнхөө их орны сайхан байгалыг үз. Тэгээд хайрлаж хамгаалах хэрэгтэй. Дээр нь яг хог хаяхгүй байх хэрэгтэй. Тэглээ хог хаяхгүй нэг ч одоо их орон чүн гэж ямар хүнийг хэлэхөөгээд надаас нэг залуучууд асууж ирсэн те. За одоо энэ олон юм байдаг байх. Тэгэхдээ одоо торгон хэлмэлгээл бол ярих. Тэгсэн тэр залуучуудаа хариулж ирсэн.
хога хармалаад явж байгаа бол эх оронч хүн тэр үнэн байхгүй юу? Хамгийн гол нь бага юмнаас эхэлдэг л байхгүй юу? Бага юмнаас тийм л учиртай юм байгаа юм. Ингээд өнөөдрийн амралтын өдрөөс уулан давирахын ач тус, ашиг тус за мэдээж нас харгалзахгүй уулан давирч болдго юм а гэдгийг тод жишээл та байгаа байна гэж бас хувьдаа бодлоо. Тэгэхээр бас өнөөдөр нэвтрүүлэг үзэгчтэй байна. Уулзсан тань маш их баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Та нар ч амжилт хүсье. Сайн алхаж байгаарай, сайн аялж байгаарай. За баярлалаа. За баярлалаа. Ингээд эх орон үзэн амралтын хөтөлбөр дараагийнхаа мэдээлэл хүрэхэд бэлэн болсон. Мэдээж өнөөдөр бол 4 дугаар сарын 1-ний өдөр байгаа. Тэгээд энэ хүүхдүүд кино Монголын түүхэнд хамгийн анхны ер нь нийтмийн кино. Тэгээд алдарт найруулагч Дорж Холомгогийн бүтээл гэдэг бол хүн болгон мэд. Тэгээд энэ кино хэрхэн бүтсэн, ямар хүмүүс яаж тоглосон, гол агуулга нь юунд орч байсан гэдэг энэ талаар сонирхолтой мэдээлэл бүгдээрээ хүлээн авцгаая. Нэртэй кино найруулагч Монгол улсын урлагийн гавь зүтгэлтэн Равжагийн Дорж Холом 1949-с 1955 онд Зөвлөлт холбоот улсын бүх холбоотны кино урлагийн дээд сургуульд кино найруулагч мэргэжлээр суралцж төгссөн байна. За манай анхны дээд мэргэжилтэн найруулагч болж ирээд нийтмийн киноны их үндсийг тавьж 1956 онд бидэнд юу саад болоод байна. Киногоо бүтээн нийгмийн хөгжил саад болж буй гол дутагдлыг хошин бөгөөд хурц шүүмжлэн дүрслэн үзүүлсэн байна. 1963 онд бүтээсэн энэ хүүхнүүд кино нь шууг андарчээ. Энэ кино нь уянгалаг хөгжин наргантай уран сайхны онолтоороо манай киноны түүхэнд шинэ өнгө аяс оруулсан бөгөөд ажлын хуучин арга барилтай хүн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлэх чадваргүйгээс хэрхэн инээдтэй байдалд орж байгааг харуулжээ. Энэ хүүхнүүд кино нь 1963 онд Москвагийн олон улсын кино наадмаас залуучуудын амьдралыг харуулсан шилдэг киноны шагнал хүртсэн гэдэг алдар зохиолч Додо Домбын итгэж болон жүжигээс сэдвлэн бүтээжээ. Энэхүү кинонд Монголын кино урлагийн сорволсон уран бүтээлчид ажилласан байна. Найруулагчаар Дорж Холом, зохиолчор Додо Домб, зураглаачаар Халтрын Дамдан, зураачаар Гава, хөгжмийн зохиолчор Мөр Дорж, дууны найруулагчаар Зэ Гава, найдан нүүр хувиргагчаар Од Сүрэн, эвлүүлгийн найруулагчаар Болд, гол дөрүүлд Жамц даргаад Гомс Сүрэн, дүүний орлагч дарга Доржид Дамдан Сүрэн, зоо техникч Дулам Сүрэнд Мандах Төмөр, Жамц даргын хүүд Жамсран Жав, Дулмаад Мягмар, Должинд Мэнд Хоёр, Долгорт Цэвэн Жав, Идэрт Цэрэн Адмад тус тогложээ. Киноны гол агуулга нь нэгдлийн дарга Жамц эмэгтэй хүнийг ажилд авах дургүйг сонссон түүний хүүгийн сүд төсгөөд уламсран эрэгтэй хүний дүрд хувилан очиж эмэгтэйчүүдийн хүчийг дутуу үнэлэгчдийг хэрхэн давж байгааг хэтрүүлэхт инээдмийн аясаар харуулжээ. Эдийн хүүхнүүд өгч юм. Үнэхээр сайхан кино шүү те хөгжилтэй. Тэгээ сахлаа яг ингэдэг хэсэг нь бол яг хүмүүсийн сэтгэл тоногсон хэсэг те яг төгсгөлт нь хийдэг цаасан те. Үзэгч та хүмүүс дөнгөж сая үзсэн баг тэгээд айгүй энэ кино бол тухайн цаг үед өнөхөр шүү. Одоо ч гэсэн үзэхэд айгүй гоё те. Одоо ч гэсэн үздэг те. Шинэ кинод айгүй гардаг шүү те. Тэгээд тэр нэг жижигхэн үйл явдал ялаагууд нь үнэхээр нэг тийм цаг үеэ олцсон мэдэрсэн ч юм уу те. Тэгээд гайхалтай уран бүтээлчдийн нэг жижигхэн цогц бүтээл гэдэг нь энд баг л та те. Тийм байх уу. Одоо харин ингээд зарим нэгэн дарга нар ингээд тосгоодынхаа сахлыг ингэж хүчээр ингэж хосуулаад идэг юм байна. Гэтэл бас дэлхий дээр хэний ч хараад орлого одоо өөрийнхөө сахлаа ургуулсан нэг нөхөр байна. За. Энэ нөхөр бол энтхийн одоо энтхигийн одоо иргэн Рамсинг гэж дэлхийн хамгийн урт живэр сахалтай хүн. Живэр сахал гэдэг чинь одоо нарийнхаа юм урт тэр нь ингээд бүр ингээд ургаад 4 метр 429 метр. Одоо тэгтээ нөгөө энэ сахалны үзүүр чи ингэж иргэдэг шүү дээ. Тэр хүний сахал бол ингээд урт ингээд ургаа явцсан. Бүр одоо нэг давхрын байшингийн ингээд босгон дээр доошгоо баг газар үүж байгаа. Тэгээд тэр хүн өдөр болгон сахлаа арчлахдаа нэгээс 2 цаг зарцуулдаг. Хоолонд идэхэд бол үнэхээр асуудалтай хэцүү байна. Хүн болгоны бас сонирхол гэдэг сонир шүү. Тэгээд ерөөхдөө гэр бүлийнхэн хүртэл тэр сахлаараа сахлаар нь махдаг. Эхнэр нь хүртэл одоо сахлын одоо өдөр болгон сүлжиж одоо ингээд арчиж угаач өгдөг. Нөхөр бол ингээд бяцлагаас уушаад. За ингээд бүгдээрээ хамтдаа өнөөдрөөс энэний баяр шүү тийм. Нэг сонирхолтой нэгэн мэдээлэл үргээ дэлхийн хамгийн урт сахалтай үнийг үзэж таах одоо харна. Дэлхий дээр 429 м урт живэр сахалтай хүн байдаг гэдэгт та итгэхгүй. Тэгвэл энтхэг улсын иргэн Рамсинг Чахона гэх эрэгтэй олон жилийн туршид сахлаа ургууснаар ийм урт сахалтай болжээ. Тэрээр 2012 онд дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд энэ гаригийн хамгийн урт живэр сахалтай хүн хэмээн бүртгүүлжээ. 2012 оноос хойш түүний амжилтыг эвдсэн урт сахалтай хүн хараахан дэлхий дээр гарч ирээгүй байгаа юм. Рамсинг 1970 оноос хойш тасралтгүй 42 жил сахлаан ургууснаар Гиннесийн номдын хөө 2012 онд бүртгүүлсэн байна. Тэрээр сахлаан угаах, арчлах, сүлжих зэрэгт өдөр бүр нэгээс доошгүй цагийг зарцуулдаг байна. Түүний эхнэр эхэндээ сахлаан ургуулах санааг нь дэмжихгүй байсан сүүлдээ ойлгон түүнд
тусалдаг болжээ. Генсийн номонд бүртгүүлснээс хойш Синг алдартай болж оройн зоог үдшилтэд ихээр өргөдөх болсон байна. Мөн олон хүн гайхалтай ур сахлыг нь барьж үзэх, мөн түүнтэй 6 ахуулах дуртай болжээ. 2012 онд 429 м байсан Рамсингийн сахал 5 жилийн дотор хэрхэн ургасныг мэдгүүлээ. Үзэгч та бүхэндээ одоо өргөжлүүлэн хүрэх мэдээлэл бол за дүрслэх урлагийн мэдээлэл байгаа. За тэгэхээр амралтын өдрийн хөтөлбөрөөр ер нь бол үзэгч та бүхэндээ гэр бүлийн гишүүн бүрт зориулан за соёл урлаг, хөгжим мэдээлэл, за тэгээд сонирхолтой, хачирхалтай мэдээлэл, зөвлөгөө зөвлөмжүүдийг бас хүргэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Харин одоо дүрслэх урлагийн мэдээлэл хүргэж байна. Дүрслэх урлагаа болонд бас Марзан Шаруу гэж алдаршсан зураач Шаруугаа нэгэн гайхалтай бүтээлүүд тэр хүн мэддэг тийм ээ. Монголын нэг төр зураг байгаа. 20 дугаар зууны ихэнх үеийн одоо нэр төлөөлөгч Марзан Шаруугаа энэ зургийн нэр нь юуг агуулсан, энэ зургийн тухай бас товчхон түүхийг бэлдсэн байгаа. Аха. Монголын нэг өдөр гэхээр яг л Монголын бүхий л өнцөг булган бүрт байж байгаа болж байгаа үйл явдлыг харуулдаг сайхан зураг байдаг. Тэгээд Монголын нэг өдөр тэнд тэгээд тэн дээр хамгийн нэг давуу тал нэг гайхалтай зүйл нь юу гэвэл Монголынхоо ёс заншлыг их оруулсан байдаг. Жишээлбэл тэр зурган дээр хүмүүс бэрэг хууж ах шийтэй, гүүгэн бариад адууныхаа баярыг хийж ах шийтэй, унгаад хамгааж ах шийтэй ч юм уу. Ингээд Монголын нэг болдог ёс заншилтай одоо холбоотой үйл явдлуудыг гайхалтай уран одоо өөрийнхөө оюуханаар дүрслэн гаргасан. Зураг түүхэн хүүлэн гэдэг шүү дээ. Тэгэхээр үзэгч та бүхэн яг одоо дүрслэх урлагийн булангаар за Марзан Шарын Монголын нэг өдөр зургийг хүлээн авч үзнэ. Балдуугийн шар буюу Марзан Шаруу 1869-өөс 1939 оны хооронд амьдарч байсан уран бүтээлч юм. 20 дугаар зууны ихэнх үеийн Монголын дүрслэх урлагийн нэр төлөөлөгч уран зураач юм. Тухайн үеийн Засагтхан аймгийн одоогийн Говьалтай аймгийн Таажир сумын хүн юм. Марзан хэмээх алдарсан Шарвын Монголын нэг өдөр үйл явдал зураг өдгөө Занавзрын нэрэмжит дүрслэх урлагийн музейн сан хөмрөг толгойддаг. Энэ зургийг бид Монголын нэг өдөр гэж нэрлэдэг. Монгол Улсын засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 241 дугаар тогтоолоор ил бүтээлийг хосгийн үнэт зэрэглэлд оруулжээ. 20 дугаар зууны ихэнх үеийн монголчуудын амьдрал, аж байдал, угсаатан зан үйл, тухайн үеийн нийгмийн байдлыг харуулсан 135-ыг харьцах 170 см хэмжээтэй Монголын нэг өдөр үйл явдал зургийг Марзан Шаруу 1911-ээс 1912 онд зурсан хэмээн судлаачид үздэг юм. Монгол зураг харилцан адилгүй цаг хугацаанд болж өрнсөн үйл явдлыг нэг хавтаад багтаадаг онцлогтой. Энэ зурагт ч гэсэн байгаль, хүн, мал, амьтны дүрийг утга агуулгын уялдаа холбоонд нэгтгэн дов толгодоор тусгаарлан зохиомжт хошин дүрээр өгүүлжээ. Монголын нэг өдөр үйл явдал зурагт уламжлалт ураг холбох, бэр буулгах, бүсгүйг богтлох ёс, эсгийг хийх, уул овоо тахих, оршуулгын зан үйл, нүүдэл суудал, ан ав, мал аж ахуй, газар тариалан эхэлж байгаа дүрслэл зэрэг олон үйл явдлыг багтааснараа алдартай юм аа. Амралтын өдрийн хөтөлбөр үзэгчдээ өнөөдрийнхөө Бям гарагийн дугаарыг за хөвсгөлийн тайгаас үзэгч та бүхэнд өргөлжлөө өрч байна. Халтаргаад байна. Мэдээж битээр 4 сарын 1 байла. Богд уулынхаа бас сайхан цэвэр агаартай байгаа. Тэгээд дараагийн өргө мэдээлэл бол спортын мэдээ байгаа. Спортын мэдээлэлээр заавал нэг тэр хэдэн оноо алсан байна, тэр хэдэн гол оруулсан гэсэн нэг тийм мэдээлэлээс илүүтэйгээр өнөөдөр чинь 4 сарын 1 учраас спортын алдартай одуудын одоо тэнцэн урланд оролцож байхдаа ямар нэг нүүдээ гаргасан фаны одоо фотог бол бэлдсэн байгаа. Мэдээж яг нэг ямар нэгэн спортын үйл явдлуудын спортын ингээ тийм тэнцэн үзэж байхад тийм фаны хөгжилтэй акшнууд яг дахиад сэтгэл хоногшоод үлдсэн байдаг шүү дээ. Магадгүй нөгөө тэнцэнийхээ түүх болдог, хов хүн талаас нь тэр тэнцэнд ордог том дурсаал болдог баг тийм. Тэгэхээр хөгжилтэй акшнуудыг үзэж таах одоо өргөжлүүлэн хүлээн авч үзсэн үү?
Үзэгч та бүхэндээ эх орон телевизийн амралтын хөтөлбөрийг хүргэж байна. Ингээд зочны ярилцлагыгаа болон хүрэхэд бэлэн болсон. За эх орон телевизийн хойморт ATV Mongolia хавцад компани захирал зай өргөцсөн байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна. Амралтын өдөр хэрхэн өнгөрүүлдэг вэ таны хувьд? Өнөөдөр бас бян баярыг тийм ээ. Энэ нь бол амралтын өдөр яг гэр бүлийнхэнтэйгээ хүүхдүүдтэйгээ бас агаарт гарч голцоод их агаарт гардыг да сайн мэдсэн. Агаар ерөнхийдөө бол маш их хэрэгтэй болчиход байна шүү дээ. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн хувьд тийм ээ. Цэвэр агаар гэдэг бол одоо үнэхээр нэр алтнаас үнэтэй болчиход байна. Улаанбаатар хотын хувьд утаа гэдэг бол үнэхээр туйлдаа хүртсэн. Магадгүй зүгээр Улаанбаатараас гадна Бээжин, Тегеран гээд Азийн зарим нэг орнууд утаатай гэж яригдж байгаа ч гэсэн зүгээр хувийн талаасаа миний бодлоор дэлхийн хамгийн их утаатай хот нийслэл Улаанбаатар юм болов уу гэж би заримдаа боддог шүү дээ. Таны хувьд бас энэ талаар ямар бодол тавьдаг вэ? Ер нь бол баян өшөний тэр станц дээр зааж байгаа 2000 хүртэл зааж байгаа. 2000 хүртэл заадаг заалт өөр дэлхий дээр байхгүй л дээ. Хамгийн их утаатай гэдэг нь яалт чаргагүй юм л дээ. Одоо ч яг хөө ингээд хавар болж байна. Нэг хэсэгтээ нэг зуны 3 сар, намрын нэг хэдэн сар бол монголчууд бид хүмүүс бол утаагаа мартдаг тийм ээ. Тун утахгүй нөгөө хааны хаал хавлаатай ээлжтэй гэдэг шиг өвлийн ажлын нэр нь 17 оны өвөл утахгүй дороод одоо нэг л тэр өвөл болоод ирнэ. Ахаал нэг отооны асуудлыг ярьж эхэлнэ. Тэгэхээр таныг өрсөн шалтгаан гэх юм бол цэвэр агаарын баян мөрдөг төхөөрөмж зохион бүтээсэн байгаа тийм ээ. Тэгээ ер нь бол энэ утааны талаар мэдээж тэр монголчууд бүгдээрээ санаа зовоод олон жилийн нэг яах вэ гэх үү ямар шийдэл байна гэж бодож явдаг гэсэн. Тэрнээс ер нь 15 оноос хойш маш эрчимтэй бодож эхэлсэнтэй олон хүнтэй, олон эрдэмтэн, олон инженерүүдтэй уулзсан. Ямар шийдэл байж болох вэ? Хамгийн гол нь миний бас боддог зарчим юу гэхээр хурдан хугацаанд Аврал нэг юм хурдан хугацаанд шийдэх боломж юу байна гэдгийг би хайсан. Тэгээд явж энэ шийдэл бол хамгийн хурдан хугацаанд нэг агаарын бохирдлоос одоо гарах тэр арга зам энэ л юм байна гэж олж харж. Тэгээ 16 оноос эхлээд энэгээр туршилтаар аянд хийж эхэлсэн. Бид нар бол хөргөлт сервисгээ компани агааржуулагчийн инженерүүдтэй хамтарч ажилладаг. Тэгээд бид нар бол энэ төхөөрөмжийг анх туршилтын загварыг бол олон янзаар хийж үтсэн л дээ. Хэмжээ, хэлбэр янз энэ бол бөөрөнхий болгож үзээд, дөрвөлжин болгож үзээд, урт өнцгт болгож үзээд ингээл хийсээр бол хамгийн сүүлд энэ дөрвөлжин бол хамгийн зөв дотор гаргалгаа юм байна гэж байна. Зохион байгуулалтын хувьд ч гэсэн доторх юмнуудаа байрлуулах, ашиглуулын ажиллагааны хувьд ч гэсэн хамгийн зөв хэлбэр юм байна гэдэг дөрвөлжин. Тэгвэл үзэгчтэй нэг яг одоо танилцуулга маяг болгоод бэлдсэн жижиг презентацийн бэлдсэн байгаа тийм ээ таны компани бас тэрийг хэлүүлээ бөөнөрөө үзээд эргээд тантай ярилцлагаас илүү ойлгомжтой байх болов гэж бодож байна тийм ээ. Энэ бол та бидний амьдарч байгаа Улаанбаатар хот. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшигын хэмжээнд хүрч та бид болон бидний ирээдүйн хойч үе болсон хүүхэд багчуудын эрүүл мэндэд аюулыг харанхтэлдээд байгааг хүн болгон ухамсарлан энэ хорт утаанаас ангижрах олон ажил төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн боловч одоогоор үр дүн шууд гарч асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэх бүтээгдэхүүн байхгүй байна. Тэгвэл энэ хорт утаанаас ангижирч 4 улирлын турш цэвэр агаараар амьсгалан амьдарч болох нэгэн төхөөрөмжийг агаар сэлгэлт хөргөлтийн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай Монгол инженеруудын уггүй хөдөлмөрийн үр дүнд бий болсныг танилцуулж байгаадаа таатай байна. Бидний бүтээсэн энэхүү төхөөрөмжөд бохир утааг сорон авч цэвэр агаар болгон гаргадаг агаар цэвэрлэгч цамхаг юм. Агаар цэвэрлэх цамхагт төхөөрөмж хамгийн сүүлийн үеийн ухаалаг буюу дэвшилтэд технологиор цуурлан ажиллах бөгөөд үндсэн зарчим нь утаа агаарын бохирлын хэмжээг өөрөө тодорхойлон түн дотор байрлах, сэнснүүдийн хүчин чадлыг автоматар тохируулан ажилуулж бохир агаарыг цэвэрлэх үндсэн үйл ажиллагаатай төхөөрөмж юм а. Цамхаг нь агаарын бохирлыг хүний амьсгалах хэмжээнд хүрэхээс өмнө буюу 3.5-аас 7 метрийн өндөрт татан авч цэвэрлэн 2.5 метрээс доош цэвэр агаар өгөх зорилттой. Бүрэн хүчин чадлаар ажиллахад нэг цагт 50,000 м3 агаарыг цэвэрлэнэ. Энэ нь нэг цагт 1500 айлын яндангаас гарч байгаа утааг ээж бүрэн цэвэрлэх хүчин чадалтай гэсэн үг. Үгээрээ гадаадын адил төстэй төхөөрөмжөөс цэвэрлэх хүчин чадал нь 1.8 дахин хүчтэй ажиллагаатай гэсэн үг. Энэхүү төхөөрөмж нь багнан худалдаа учир тусгаалan байрлуулах газар шаардлагагүй бөгөөд зөөвөрлөх боломжтой. Агаар орох хэсэгт агаарын чанар хэмжигчээр хэмжин дата төвд интернетээр нэг цаг тутам мэдээлэл дамжуулна. Гарч байгаа агаарын чанарын үзүүлэлтээс хамааран шүүлтүүрүүдийг солих бусдыг мэдээлэх системтэй бөгөөд өөрсдийн засвар үйлчилгээний 24 цагийн багтай. Энэхүү тоног төхөөрөмжийн 80% өөрсдөө үйлдвэрлэх бөгөөд Германы Alco брендээс хамгийн орчин үеийн герман технологиор үйлдвэрлэсэн шүүлтүүрүүдтэй юм а.
Энэхүү төхөөрөмж нь одоогоор агаарын бохирдол, утааны асуудлыг хамгийн бага зардлаар, хамгийн хурдан, хамгийн үр дүнтэй шийдэх арга юм. Төхөөрөмж нь 4 шүүлтүртэй. Эхний шүүлтүр нь том хэмжээтэй шороо тоосон шүүх бол, хоёр дахь шүүлтүр нь нарийн ширхэгтэй тоосон цэцрийг шүүх. Гурав дахь шүүлтүр нь угаарыг шүүх. Харин дөрөв дахь шүүлтүр нь хорт утсыг шүүнэ. За үзэгчд бас нэлээ одоо ойлгомжтой болсон баг тийм ээ. Дөнгөж сая бас дэлгэрэнгүй мэдээллийг бол үзчих шиг боллоо. Дөрвөлжин байх нь ерөөхдөө хамгийн зөв гаргалгаа байна гэж ер нь тооцоосоо тийм. Дөрөв тийшээ одоо дөрвөлжин байхаас гадна бас энэ өндөр хөлтэй хийсэн очирнаас юу гэдэг манай Монголд ч одоо их намхан их юм бол эн чинь өөр 50,000 м куб агарыг ингээс цагт шахаж байгаа гэдэг чинь маш их өндөр хэмжээгээр салхилуулах байхгүй. Их намхан байх юм бол энэ чинь өөрөө тоос шороогоо босгоод энэ чинь өөрөө нөгөө тоос шорооныхаа их үсэг болох гэдэг байхгүй. Тийм учраас хаад өндөр тийм өндөр хийж тэгээд хүний яг амьсгалах хэмжээнд рүү цэвэр агарыг өгөх тийм зорилттой. Тэр 2.5 м-с дээшээ байгаа тэр бохор агарыг сороол цэвэр болгоод гаргах. Тийм. Саяхан бас нэг Нидерландын эрдэмтэн яг одоо Бээжин хотод нэг өглөө босоод ойр орсноо харахсан чинь утаанд нь ерөөсөө юу ч харагдаагүй. Тэрнээсээ болоод одоо утаа сурагчтай агаар зөвшөөрч зохион бүтээсэн гэдэг мэдээлэл гарсан байсан. Түүнээс танайх ер нь юугаар ялгаатай вэ? Ажиллах зарчмын хувьд бол нэгдүгээр маш өөрлөлтөө ялгаатай. Тэр бол яг гоо Цэгцлэгаан Соронзоо оронгийн үйлчлэлээр агаарыг цэвэрлэдэг тийм төхөөрөмж. Манайх болохоор агаарыг бол фильтрээр шүүж цэвэрлэдэг нэгдүгээр ажиллах зарчмын хувьд өөр. Хоёрдугаар гэх юм бол тэр бол шүүж авсан агаараараа тэр бүгж тэр хийгээ тийм бас нэг тийм арай зарчмын муудаг хийндээс явуулсан бүгж хийгээд тэр нэг бүгж нь гэхэд тэр нэг 3,000 юаны үнэтэй гэсэн тэгээд тэр дотор нөө 1000 м куб агаарыг ингээд цэвшүүлсэн тийм хиймэл алмаа зарын бүгж юм хийгээд бидний бас яг арай өөрлөлтөө юм тийм манайх бол зөвхөн л яг агаараа цэвшүүлэх зорилттой тэдний бол тэр бас яг хаа тийм дизайны хувьд ч гэсэн арай өөрөөс баг тий. Цэвэр агаар Баян бүрдийг ер нь Улаанбаатар хотод хичнээн газар ер нь хэдийг байрлуул ер нь Улаанбаатар хотын одоо утаа ер нь багснаас нь төлгөө гаргасан мөр таад. Яг энэ дээр нэгийг хийж байгаа шүү дээ. Одоо нэгийг хийж туршилтуул амжилттай болцсон. Туршилтан дээр окей за энэ бол ийм юм байна гэдэг баталцсан. Одоо харин цаашаа цаадлын алхам юу юм бэ? Дараагийн алхам. Яг энэ юм дээр би бас нэлээд тайлбар өгөхгүй бол хүмүүс бас жоохон буруу ойлгоод байгаа шүү дээ. Манай энэ төхөөрөмж бол ерөөсө ганцаараа Улаанбаатар хотын агарыг цэвшүүлж бол дийлэхгүй. Яагаад тэгэхээр энэ хэрвээ энийг яг энэ төхөөрөмжөөр хийх юм бол манай бидэрт хэдэн мянга хэрэгтэй. Улаанбаатар хот. Тий. Тэгэхээр бид нар энд нэр нь хүртэл цэвэр агаарын Баян бүрд гэднэр өгсөн орчин энэ байхгүй юу? За. Яг энэ төхөөрөмжийг одоо маш хэцүү байгаа холонд тэр юутай тэр газруудаа ингээд суйрлуулад яг тэр орчиндоо маш гой цэвэр агаад ингээд авах тийм л зорилттой сургууль цэцэрлэг имлэг те тэр чухал тийм чухал одоо маш тийм хэрэгтэй байгаа газруудаа суйрлуулад тэгээд тэр орчиндоо ингээд цэвэр агаарыг түгэх тийм л зорилттой байдаг. Тэрнээс яг энэ шийдлэр бол дангаар нь бол мэдээж чадахгүй шүү дээ. Энэ бол мэдээж энэ Улаанбаатарын хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд маш олон арга хэмжээ авах шаардлагатай байгаа. Одоо тэр цэцлэгааны үнийг бууруулж тэр халаалт тэр гэрийн дулаалга гэдэг чинь эдгээр бүгд иж бүрэн цогцоор нь яаж шийдэх асуудал байхгүй. Нэг л ганцхан юмар бол шийдэх гэх юм бол биш. Яг энэ зохион бүтэх санаагаа ер нь ханаас болов? Олон янзаар бодсон л да. Олон янзаар туршиж явж хийж үзсний үндсэн дээр л энийг гаргасан л да. Тэрнээс яг ингээд одоо тэр юунаас ч гэсэн бид нар тэр Нидерландын төхөөрөмжөөс ч гэсэн бас нэг бас баг зэрэг санаа авсан. Дээрээс нь гэрт байдаг гэрийн агаар шивэршүүлэгчээс санаа авсан. Ер нь олон юмнаас л ингэж бодож ижил гаргаж ирсэн. Жинхэнэ одоо цэвэр Монгол инженерүүд бүтээлөө. Тий. Одоо хөргөл цэрээс компани Баярхүү гэдэг зохион бүтээгч инженер Нямдорж гэдэг. Инженер энэ хоёр хүн бид гурвын л одоо бүтээл гэж хэлж болно доо. Хамгийн түрүүнд миний бодлоор ирэхэд сургууль цэцэрлэгдүү их ойролцоо тавиул зүгээр юм болоо да тийм ээ. Нөгөө хүүхдүүд чинь одоо өвлөл хорол эмнэлэг хүүхдийн эмнэлэг бүгд дүрчдэг штэ ер нь. Тэгэхээр хүүхдүүд чинь их эмзэг байгаа тэр дээрээс нь
өвчин их гардаг учраас эхлээд сургууль зэрлэг рүү нэлийн төлхөө тавьсан бодолтой гоё. Баян шөнө ямар сургууль хаана тавьсан бэ? Туршилтаа. Туршилтаа тэр юу Баян шөнөний баруун зүүн салааны хоёр яг өстой тэр бол яг уул зур гэдэг нэг засвалтай нийлдэг уул зур. Тэд чинь бол ерөөхдөө утааны маш их том голомт байхгүй. Тэн дээр 2017 оны 1 сарын 24-ний өдөр нийслэлийн агаарын бохирдлыг буруулах газар гэдэг. Тэрний одоо явуулын тийм хэмжигч машинтай тийм хэмжигч. Тэрүүгээр хэмжилт хийлгээд тэрийг анх төхөөрөмж ажиллуулж эхлэхээс өмнө 600 орчим байсан агаарын бохирдлын PM 10 PM 2.5 600 орчим байсан. Тэгээ манай төхөөрөмж ажиллаад байсан нэг 10-20 минутын дотор 2.3 болтлоо буурсан. Тий. Тэгээд ер нь бол дунджаар 7 гэдэг чинь Монгол улсын стандарт нормоос 7-оос 14 дахин урсан. Тэгэхээр маш цэвэр ирүүл байгаа. Манай энэ төхөөрөмж болох яонжуулагчтай. Яонжуулагч нь болохоор хасах цэнэгтэй агаараар цэвэрлэн одоо юу нэг ой модонд орохоор нэг сайхан агаар гэдэг чинь тийм амар марч юм шиг байдаг. Тэр чинь хасах цэнэгтэй агаар их учраас тэгээд тийм хасах цэнэгтэй агаар их байх тусам одоо агаар цэнгийг агаар л байна л гэсэн үг л дээ. Ийм яонжуулагч бид нар тавьсан байгаа. Дараагийн том зорилго ус байгаа бох тий. Энэ зорилгоосоо үзэгчтэй хуваалцаад ярилцлага өрлөө тийм ээ. Ерөнхийдөө бол цаашдаа манайх олон газар тавиасаа олон хүмүүс эрүүл сараад байгаасаа гэсэн сайн сайхан сэтгэлийн үднээс л хийсэн бодсон би ч өөрөө анх хийхдээ л тэрийг анх бодсон хийсэн тий. Монголчууд маань бас эрүүл сараад байгаасаа гэсэн үднээсээ л хийсэн. Энийг маань бас тэгээд дэмжээд ингээд олон газар ягаад тавиадаг бол бас. Магадгүй нөгөө түрүүн та хэлжсэн зарим пус компаниас санал ирээд байгаа. Энийг одоо ингээд дэмжиж нийгмийн хариуцлага хүлэе гэсэн. Тантай холбогдгийг бол ер нь ямар хаягаар холбогдох вэ? Facebook хаяг одоо чи нөгөө нэг цахим мөрц хөгжсөн хүмүүс ихэнх нь дандаа Facebook-оос мэдээлэл авдаг болсон шүү дээ. Facebook за тэгээд холбоо бариул ямар уцаар таттай бас холбоо барьж холбогдох энэ талаар бас өнөөдөр магадгүй амралтын өдөр юм чинь зарим хүмүүс гэртээ амраа сууж байгаа те. Facebook хаяг дээр бол заяа тэр биш гээд кириллээр бичсэн байгаа. Төхөөрөмжний бол бичлэг бүхэл байгаа тий. Тэгээ хажуугаар NPT Mongolia гэдэг хуудас байгаа. Цэвэр агаар цэвэршүүлэх цэвэр агаарын баян бүрд гэдэг бас хуудас байгаа. Пэйж байгаа. Тэгээд надтай бол яг 8010 0048 гэдэг хуцаар холбогдож болно. За ингээд бас маш хэрэгтэй зүйлийг Монгол залуучууд өөрсдөө ингээд сэтгэл зүрхээ нэгтгээд хийнэ гэдэг чинь бас сайхан бахархал. Энэ бол бас Монгол эх орны бас нэг сайхан бахархал шүү дээ. Ингээд та бүхний цаашдынхын ажилд өндөр амжилт хүсье өшөө. Одоо агаар шүүсээс гадна Монголчуудад байгаа юу вэ тийм ээ? Монголчууд одоо яг үндэл хэрэглэж болчиход байна шүү дээ. Монголчууд бүхэн үйлдвэрлэгч болъё. Энэ бүхний бас нэг эхлэлийг тавьж байгаа танай компани хамт баярлалаа. Таны ажил тус амжилт хүсье. За. Ингээд үзэгчтэй эх орон телевизийн амралтын хөтөлбөр үргэлжилж байна. Үзэгчтэй эх орон телевизийн амралтын хөтөлбөрийн бян гарагийн дугаар та бүхэндээ хүрч байна. Ингээд өнөөдөр бас 4 сарын 1 байгаа учраас Энэдмийн баяртай холбогдоод нэлээд төлөв мэдээлэлүүдийг хүргэлээ. Харин одоо үзэгчтэй та бүхэндээ үргэлжлүүлэн алдартай хүмүүсийн инээмсэгэлтэй холбоотой одоо тийм сайхан афоризм буюу ишлүүдийг хүргэж байна. Инээмсэгэл гэдэг бол өөрөө амьдралд одоо маш сайхан баяр баясгал биелгээ ад жаргалыг биелгэлж байдаг тийм. Инээвэл залуужнаа гэж нэг сайхан үг байдаг шүү дээ. Инээвэл залууждаг, инээлүүд нас уртарчдаг, инээвэл хүн одоо ядаргаагаа тайлдаг тийм ээ. Тэгээ ерөнхийдөө нэг сайхан инээмсэг инээгээд элгөөч инээгээд авсан байгаад хүн нэг ихчвч авдсан байл да. Тэгээд энэхүү ишлүүдээр бас алдартай хүмүүс инээмсэгд их одоо өөрөөр их гой тодорхойлсон байгаа. Ингээд бүгдээрээ хамтдаа дэлхийн алдартнуудын инээмсэгэлтэй холбоотой афоризм буюу ишлэлтэй танилцъя. Жан Калмент үргэлж инээмсэглэж бай. Энэ миний урт удаан амьдралын нууц юм. Макс Истман инээмсэглэл бол олон улсын хэлээр тавтай морил гэсэн үг. Карл Урбан гайхалтай инээмсэглэл рүү цохих зүйл байхгүй. Ико Оно тол руу хараад инээмсэглэл өглөө бүр давт. Амьдралд чинь ямар гайхалтай өөрчлөлт гарахыг та мэдэх болно. Тереза их инг тайван инээмсэглээс эхлэнэ. Жон Рэ гоо цэглэн бол хүч. Инээмсэглэл бол түүний сэлмэн юм. Чарли Чаплин миний амьдралд маш олон асуудал бий. Гэхдээ миний уруул үүнийг мэддэггүй. Тэр дандаа л инээмсэглэж байдаг. Кони Стивенс
инээмсэглэлээс илүү чухал хувцлалт үгүй юм. Мэрилин Монро инээмсэглэхэн бүү зогсоо. Учир нь амьдралд инээмсэглэх олон гайхалтай шалтгаан бий. Үзэгч та бүхэндээ алдартай хүмүүсийн инээмсэглэлийн тухай одоо хэлсэн гайхалтай үгүүдээ сүргэлээ. Ингээд байгууллагын хувьд инээмсэглэл гэж юу вэ? Өөрөөр хэлбэл нэг тийм бичлэг. Инээмсэглэл бол амин дэм. Тийм байна. Инээмсэглэл бол амин дэмтэй зөвлөн. Яагаад гэвэл хүн өвчтэй, ядарсан, зовсон тийм үед нэг сайхан чин сэтгэлээсээ инээх юм бол бас гойс хэрэгдэг шүү дээ. Тийм учраас инээмсэглэл бол миний хувьд бол амин дэм юм гэж би хэлнэ. Миний хувьд бол инээмсэглэл бол цэвэр агаар. Өнөөдрийнхөө дугаарыг бас бид нэр та бүхэнд тодорхой хэмжээний инээмсэглэл биелэгсэн бол за тодорхой хэмжээндээс цэвэр агаарыг мэдрүүлж чадсан бол бас өнөөдөр бид нар бас тийм зорилгыг өөрчлөн үзэж та бүхэндээс нэвтрүүлгээ бэлтгэх гэсэн байгаа. За тэгэхээр агаарын хувьд бол үнэхээр гоё байна. Хаврын их сайх өдөр байна. Ийм өдөр одоо өнөөдөр маш олон хүн харах чинь тийм учраас эрүүл мэндэ анхаарад түрүүнд бас сурвалжлын дундуур орсон тийм нөгөө хэлсэн шүү дээ. Намайг анх харах чахад нэг хэдхэн хүн асуусан. 20-30 хүн асуусан байсан бол мянгаар тоодож байна. Тийм. Хагасны өдөр бол бям гарагт бол 1500 орчим хүн. За ням гарагт бол 1000 хүн гээд ерөнхийдөө 2 амралтын өдөрт бол нэг 2500 гаруй хүн бас ууланд алхаж байна гэсэн тэр хүн бол өдөрт минь тийм тоог хэлжсэн. Ингээд нэвтрүүлэг маань энэ түрээд өндөр түвшний үзэгчдээ та бүхэн инээдмийн баярын өдрийг сайхан хайфи өнгөрөөгөөрэй. Бас цэвэр агаар талхаж тийм ээ. Аз жаргалыг мэдэрч өнгөрөөлэй гэж хэлмээр. Амьдрал бол аялал үзэгчтэй. Тэгээд энэхүү аяллаа хэрхэн ямар гоё адал явдалтай өрнүүлэх вэ гэдгийг мэдээж үзэгч та бүхнээс шалтгааллах болно. Ингээд үзэгч та бүхэн бас өнөөдөр амралтынхаа өдрийг инээдхөөр цэвэр агаараар цэнэглээд сайхан өнгөрөөлөөрэй гэж хэлмээр байна. Ингээд маргааш нэм гаригийн дугаараар иргэн олзъя. Баяртай үзэгчтэй. Сайхан амраарай.